За их өгөөжтэй нутаг. Манай Бэндэрсэн бол байгалийн их цогцлбор сайхан унган одоо ийм үзэсгэлэн төгс байгалийн их өгөөжтэй мэрэгжилтэй баримтлахаас гадна амьдралдаа баримталдаг зарчим бол бүх юм одоо шудраг хуулийн дагуу ажиллах одоо зарчим л гол зарчим байя. Бэндэрчүүд миний бодлоор ирээдүйдээ байгаль дээлтэй мал аж ахуйг хөгжүүлж тэрхүү мал аж ахуй нь эдийн засгийн өндөр ашиг шимтэй бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн баян чинэлэг аз жаргалтай байгаль дээлтэй их түүхээрээ бахархдаг энэ байгаль орчноо бүгдээрээ хамгаалах мэдлэгтэй ийм ард түмэн байгаасай л гэж боддог. Багнаас Хинтээ аймгийн Бэндэр суманд за тэгээ бусад айлын хүүхдүүдийн жишгээр гэрийн хүмүүжил цэцэрлэгийн боловсрал тэгээд одоо 10 жилийнхээ сургуульд 1986 онд элсэж ингээд бүрэн дунд боловсрал эзэмсэж өнгөрсөн. Манай Хинтээ аймгийн Бэндэр сумын харьяат за энэ нутагта Алексей Цэвэний одоо хүү болж эндээ одоо мөн л багнасаа өнгөрөөж 10 жилийнхээ сургуульд сурж ихтэй сургуульд боловсрол эзэмшээд тэгээд энэ одоо сум орон нутагта зоотехникчийн ажил за сум нэгдлийнхээ дарга зэрэг ажлыг хийж 2006 онд бас бурхан болсон байгаа. Ээж бол одоо Хинтээ аймгийн Хэрлэн сумын харьяат. За тэгээд тэнд мөн одоо төрж өсөж байгаль одоо орчны мэрэгжил буюу инженерийн мэрэгжлийг хөдөө аж ахуйн сургуульд эзэмшээд ингээд Бэндэр суманд аж ахуйн инженерээр за мөн сүүлд одоо аж ахуйнхаа даргаар ажиллаж байгаад ингээд гавьяаныхаа амралтанд гараад одоо үр хүүхдтэйгээ аж төрж байгаа. Миний хүүхэд нас айлын одоо ууган хүүхэд. За тэгээд доороо 2 дүүтэй, 2 эрэгтэй дүүтэй. За миний хүүхэд нас бол одоо онон голынхоо хамгийн их одоо гол дурсамж бол онон голынхоо ирэг дээр усанд орж наранд шарж за ононгийнхоо одоо ургас арал дотор модон дотор намраар бол үр жимс мойл одоо түүж нүгийнхээ нөхөдтэй одоо тэр үеийн тоглоом бол биднээсийн тоглоом чинь байгальтайгаа их харьцдаг. За элс шороон дээр тоглоно. За байгальтаа одоо модон дотор алах нь нөхдүүдтэйгээ их л тоглож наадчил өссөн одоо 90-ад оны амьдрал юм да. За их өгөөжтэй нутаг. Манай Бэндэрсэн бол байгалийн их цогцлбор сайхан унган одоо ийм үзэсгэлэн төгс байгалийн их өгөөжтэй ой модон дотороо яваад самар жимс одоо үр жимсээ түүчгэн за гогд мангэр түүн за тэгэл одоо энэ онон голын аршаан ус бол аршаан гэж үздэг. Тийм учраас Диваажин гэх юм уу их өгөөжтэй. За мөн одоо энд их эзэн Чингис хаан энд төрж мэндэлсэн гэж итгэдэг. Тийм учраас одоо манай сум бол одоо энергийн их уурхайтай сум, өгөөжтэй баян одоо их түүхийн өлгийн нутгаа л гэж тодорхойлно. За би арай хожуу оюутан болсон үеийн нөхдөөсөө манайхан бол одоо 1996 онд оюутан болцоож байсан бол би 2000 он хүртэл одоо цэргийн алба хаах, хувийн хөвшилд одоо ажиллах ч гэдэг юм амьдарч хагаад тэгээд Монгол улсын одоо цагдаагийн академид эрх зүйч мэрэгчлэр төгсөөд ингээд ийм боловсрол эзэмшээд мэрэгчлэрээ одоо Хинтээ аймгийнхаа цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар нэг 2-3 жил ажилласан байгаа. Ийм л одоо туршлагатай. Миний ажлын гараа одоо
Хинтээ аймгийн цагдаагийн газрынхаа мөрдөн байцаагчаар анх одоо гэрээ байгуулж ажиллаж байлаа. Тэгээд их сайхан хамт олонд мэрээгээд одоо дэд турандаатай мөрдөн байцаах тасгийн хамт олонтой ажиллаж ажлын гараагаа эхэлжээсэн. Тэгээд мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2007 онд өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн байгаа. Түүнээс хойш Баргажин байд гээд хувийн хоршоо байгуулж сумандаа үйлчилгээ худалдааны чиглэлээр ажиллаж байгаад за мөн одоо Хинтээ аймгийн Бэндэр сумынхаа Монгол Ардын намын хорооны гишүүнээр элсээд мөн одоо даргаар нь 2010 оноос сонгогдож 2016 он хүртэл даргаар нь ажиллаж исэн. За мөн тэр хугацаанд одоо сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож 2012-оос 16 онд сууж ялаа. За мөн одоо багийн иргэдийн нийтийн хурлын даргыг ажлыг хийжсэн. За мөн одоо 2016 оноос хойш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сонгогдож мөн одоо 2016-аас 2020 оны хооронд Хинтээ аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан. За тэгэхээр 20 ондоо бол өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн байгаа. За төрийн байгууллагт 9 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Ер нь 2-3 тасарч ажиллаад нийлбэр дүнгээр 9 жил ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 2025 оны 12 сарын 5-нд аймгийн даргын захирамж гарснаас хойш ингээд засаг даргаар томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гол ер нь ажил мэргэжилтэд баримтлахаас гадна амьдралдаа баримталдаг зарчим бол бүх юм одоо шударга хуулийн дагуу ажиллах одоо зарчим л гол зарчим байна. Ажлын нэг өдөр ер нь бол нийлбэр дүнгээрээ хэлэхэд бол их завгүй байна. Өнөөдрийн байдлаар шинэ одоо хийж үзээгүй орон нутгаа удирдахын засаг даргын ажил гэдэг бол хийж үзээгүй ажил. Тийм учраас их төлөвлөх, их зүйл уншиж судлах, тэгээ энэ их ажлын хажуугаар иргэдтэйгээ уулзах, орон нутгатайгаа бас гүнзгий танилцах, ажлаа төлөвлөх гэд ажлууд л ойрын үед их ундарч байна. Удирдагч хүн манлайлагч гэдэг талаасаа байх. Ер нь бол одоо амьдарч байгаа энэ сум орон нутгийнхаа өргөө олон түмнийг илүү боломжтой зүйл рүү зөв шийдвэр гаргаж, манлайлж, уриалах ийм чадвартай хүнийг л одоо удирдагч гэж хэлэх байх. За үлгэрж авдаг удирдагч олондоо ер нь түүхээсээ ч авна, одоо байж байгаа удирдагч нараас ч одоо үлгэрж авна, шаргуу дайчин байгаа одоо байдалтай том удирдагч нар ч юм уу, ажлаа одоо зөв төлөвлөж байгаа ч юм уу хүмүүсээс бол их жишээ авч явдаг. Ер нь бол их л олон хүнээс тэр нэг юм байхгүй. За 3 өгтөө. За түмэн олонний удирдагч гэж хэлэндээ ер нь олон түмний удирдагч гэж хэлнэ. Манлайлагч, олон түмний л манлайлагч. Бэндэр сумын ирээдүг бол бүгдээрээ ямарсан алсын хараа гэж ярих юм бол аз жаргалтай байх хэрэгтэй, бүгдээрээ байгаль ээлтэй байх хэрэгтэй. Их түүхээрээ бахархдаг, мэдлэгтэй байх. Энэ бол алсын хараа байх болов. Одоо манай Бэндэр сумын ер нь алсын хараа бол уурал түүхийн үлгий өгөөж баян Бэндэрья гэж байгаа шүү дээ. Манай алсын хараа ер нь бол 2012 онд энэ алсын харааг тодорхойлоход оролцож байлаа. Уурал түүхийн үлгий өгөөж баян Бэндэрья гэж. Бэндэрчүүд миний бодлоор ирээдүйдээ байгаль дээлтэй мал аж ахуйг хөгжүүлж, тэрхүү мал аж ахуй нь эдийн засгийн өндөр ашиг шимтэй бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн баян чинэлэг, аз жаргалтай байгаль дээлтэй их түүхээрээ бахархдаг. Энэ байгаль орчноо бүгдээрээ хамгаалах мэдлэгтэй ийм ард түмэн байгаасай л гэж боддог. Хэцүү зүйлийг эхлээд хэлвэл одоо алдах эрхгүй. Засаг дарга хүн 4 жилийн хугацаанд томилогддог. Энэ хугацаанд одоо хийж хэрэгжүүлж чадахгүй цаг хугацааг өнгөрөөх нь л илүү тийм хэцүү зүйл, өнгөрөөчихвээ гэдэг тийм ээ. Дэмий зүйлд одоо цаг зарцуулаад буруу одоо шийдвэр гаргах ч гэдэг юм. Энэ дээр бол маш хэцүү зүйл. Алдчихвээ гэдэг айдас.
сайхан зүйлгүй л одоо хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харахад сайхан байх бах та. Тий. Залуучуудын хувьд бол одооноос сум орон нутгаа удирдах, энэ сум орон нутгаа хөгжүүлэе гэж бодож байгаа хэн боловч одооноос өөрийгөө хөгжүүлж бэлтгэж байх хэрэгтэй. Цаг мөч болгоныг энэ нутгийнхаа онцлог нөхцөл байдал гэдэг юмнуудыг сайн тооцоолоод ирээдүйд энэ нөхцөл байдал дээрээс ирээдүйд хэрхэн өөрчилж болохоор байна гэдгийг одооноос харж, тооцоолж, бодож өөрийнхөө бас мэдлэг боловсролыг бас энэ чиглэл рүү хандуулж л одоо аль өдөр болгон суралцаж явах нь маш чухал байна л гэдгийг хэлье та. you